За бүгдээ сайн байцгаана уу? За 2020 оны бидний хувьд анхны шинэ оны мөргөлийн ийм цаг байна. Тэм учраас уулзаагүй хүмүүстэйгээ бас 2020 онд шинэ оны мэнд гэж хэлэхэд нэх оройтоогүй ийм цаг байгаа. Тэм учраас ямар ч тач шинэ оны мэнд гэд албан ёсоор хэлчихье. За шинэ оны мэнд 2020 он шинэ он гараад хуучин он гараад шинэ он гараад хуучин он гараад. За тэгээд амьдрал нэг иймэрхүү л байх шүү дээ. Тэгэл ханаа түрээл болол ойр чуулганы маань нэлээд олон хүмүүс ханаадтай байгаа. Тэгээд ханаа түрээ зарим маань бас ирж чадахгүй. Зарим хүмүүс маань ханааднаасаа болоод бас үйлчлэл дээр бас зогсож чадахгүй. Ийм тохиолдлууд бас нэлээд бас байгаа учраас эрүүл мэндэ жоохон анхаараарэ. Өнгөрсөн одоо нэг удаа хэлж нэг тим өнгө байлээ. 40 хүртэл эрүүл мэндээрээ тоглоод 40-оос хойш эрүүл мэнд биднээр тоглодгоо гэж. Одоо 40-оос дээш гарсан хүмүүс бол эрүүл мэндэнд тэднэр тоглож байгаа үе байх нь шүү дээ. 40 хүртэл явж байгаа хүмүүс нь эрүүл мэндээрээ сайхан тоглож байгаа хүмүүс байх нь. За аль нь болгоомжтой байж хичнээн итгэгч эзэнд итгэж эзний үхэл хийгээд амьлалтанд итгэсэн ч нэг зүйл ойлгох хэрэгтэй. Бид бол хүн. Бид нэр халуун хүйтэн мэдэрч баярлаж гомдож тийм ээ аль амдаг. Тийм учраас заримдаа өвдөгч үе байна, заримдаа өвдөхгүй баярлан хөөрөгч үе байна. Гэхдээ нэг зүйл Бурхан бидэнд эрүүл мэнд өгсөн, түүнийг сахин хамгаал, түүнийг сайн хадгалж баяр хөөртэй амьдраа гэж таныг ятгамаар байна. Амен. Харин 2020 онд Библи бидэнд өнөөдөр өгч байгаа эхний үгийг бүгд хамтаа харцгаая. Тэгэхээр өнөөдөр бидэнд өгөгдсөн үг нь сая бид нар уншсан Иохан номын 1-р бүлэг. За бидний дөнгөсөө уншсан. За 43-аас 51-р яг Библийн хэсэг байна. Тэгэхээр өнөөдрийн бидний харж байгаа зүйл дээр бид нар ямар сэдвээр хуваалцах вэ? Мэдлэг туршлага болон за итгэл үйлсийн тухай хамтдаа харах болно. Бурхан 2020 онд биднийг ямар шуухан байгаасаа гэж хүсэж байгуул. Мэдээж эзний өдөр болгон эзний үг тунхаглагдах болно. Гэхдээ өнөөдөр энэ мөргөл хүндэтгэлийн хамгийн чухал цөм хэсэг болсон үгийн энэ цаг мөчид Бурхан бидний мэдлэг ба туршлага, за итгэл ба үйлсийн тал дээр маань өөрийнхөө үгийг бидэнд тунхаглах болно. 43 дугаар ишлэл дээр Библи ингэж хэлсэн. Бидний мэдэж байгаа Филиппийн тухайд гарч байгааг бид харж байна. За Филипп 43. Филиппийн тухайд өгүүлсэн байна. Дараа өдөр нь Есүс Галил явхаар завдан байхдаа Филиппийг олоод түүнд намайг даг гэвгсэн. Тэгээ Библи их хэсэг бидэнд юу гэж хэлж байгаа нэхээр Есүс Галил явхаар завдаж байсан гэсэн. Өөрөөр хэлбэл одоо эзэн Есүс Христ хаана байгаа вэ гэхээр за Иерусалимийн ойролцоох Битан хэмээх энэ газар байгаа гэсэн. За Битан хэмээх тосгонд байна гэсэн. Жижиг суурин газар байна. Гэхдээ энд эзэн Есүс Христ хэсэг хугацаанд байсны дараагаар одоо хаашаа явхаар чиглэж байгаа нэхээр Галил руу явхаар чиглэж. Тэгэхээр Иерусалимээс Битанаас ерөнхийдөө Галил хүртэлх хоорондын зай 120-30 км-ийн зайтай байгаа. Шулуунаар холбох юм бол. За мэдээж зам юм чин инээдэрэ дахир мөхрөөр яах юм бол илүү их гарахаар. Тэгэхээр эзэн Есүс Христ ийшээ явахаар бэлтгэж байсан. Тэгээ завдан гэж хэлдэг маань бэлтгэж байгаа гэсэн. 120 км явахын тулд нэлээд юм бэлдэх хэрэгтэй. Ямар тэр үед унаач байсан биш, машин байсан биш. Тэгээ хамгийн гайгүй нь илжиг унаад явна шүү дээ. Тийм учраас бэлдэх юм их байсан гэсэн. Ийм бэлдэж байх үед тийм ээ эзэн Есүс Христ нэг хүнийг олсон гэж Библи хэлсэн байна. За дараа өдөр нь Есүс Галил явхаар завдан байхдаа Филиппийг олоод гэсэн. Тэгэхээр Филиппийг олсон гинэ. Уг нь Филипптэй таарад гэж хэлсэн бол эвтэйхэн сонсогдохоор байлаа. Гэтэл Филипп олдсон биш. За өөрөөр хэлбэл Филипп хаашаа ингээд өнөө цаг чи ингээд пункрлөө хүүхдээ хайчлаа, энэ хайчлаа, тэнд юм хайчлаа гэл тэрүүн шиг ийм ингээд Филипп ингээд газар хаягдцсан хөвчээсэн чи Есүс ингээд олсон гэсэн утга ерөөсөө биш байна. Харин олоод гэдэг үг нь юуг тухай үгэж байгаа гэхээр Есүс эзэн Филиппийг хайж байсан, ирж байсан гэсэн утгыг энд агуулж байгааг бид ойлгох ёстой. Эзэн Есүс Христ түүнийг хайж байсан учраас олсон гэсэн үг байна. Гэхдээ Филиппийг урд нь эзэн Есүс Христ хараагүй.
эзэн Есүс Христийг ч Филипп хараагүй байна. Гэхдээ Библи юу гэж хэлээд байна гэхээр тэдний уулзалтын тухай өгүүлэхдээ Библи бидэнд илэрхийлж байгаа үг нь ололт, олох гэдэг үгээр илэрхийлсэн байна. Уг нь уулзсан, танилцсан, эсвэл яг таарсан гэдэг үг хэрэглэж болох байсан боловч Библийн илэрхийлж байгаа үг нь олох гэдэг үгийг илэрхийлснээр энэ нь ямар зүйлийг хамт гаргаж ирж байгаа гэхээр эзэн Есүс Христ Филиппийг Битаанд хайж байсан, ирж байсан гэсэн утга байна. Харин цаг нь болох үед эзэн Филипптэй уулзах буюу Филиппийг олсон гэсэн үг. Энийг бид нар яаж ойлгох вэ гэвэл Шинэ гэрээний Эфес номыг харах юм бол Библи бидэнд Бурхан өөрийнхөө ард түмнийг дэлхийн суурьас өмнө сонгосон юмаа гэж хэлсэн байдаг. Харин тэдгээр сонгогдсон хүмүүстэйгээ Бурхан бүхий л цаг үе болгон өөрийн сонгосон хүмүүстэйгээ Бурхан уулздаг бөгөөд тэднийг ирж хайн, тэднийг хүсэн тэмүүлэн, тэднийг хайж олон уулздаг энэ уулзалтын тухай Библи бидэнд хэлж өгч байгаа гэсэн үг юм. Тэгэхээр Филипп Бурханаар хайгдаж, ирэгдэж, Бурхан хүсэмжлэн тэгжээж олдсон нэгэн гэдгийг бидэнд хэлж байгаа. Тэгвэл бид нар эндээс юуг харж болох вэ гэхээр маш амархан нэгэн зүйлийг бид гаргаж болно. Энэ Бурхан өөрийнхөө хүмүүсийг хайсаар байдаг буюу хайж олдог гэдгийг бид эндээс харж болж байна гэсэн. Бурхан өөрийнхөө хүмүүст хайртай учраас дэлхийн суурьас өмнө сонгож авсан тэдгээр хүмүүсээ тэр цаг үед нь хайж, тэр цаг үед нь олж өөрлөвгөө дууддаг. Өөрийнхөө үгийг, тушаалыг, хүслийг тэдэнд хэлдэг гэдгийг бид эндээс харж болж байна. Тэгвэл өнөөдөр сууж байгаа энд сууж байгаа таныг ч гэсэн Бурхан цаг нь болох үед таныг олсон юм а. Амен. Бурхан олсон гэж хэлэхдээ юуг илэрхийлж байгаа юм бэ гэхээр таныг хайж байсан гэсэн утга. Нөгөө талаас олдох гэдэг үг нь орхигдсон байсан учраас, хаягдсан байсан учраас гэсэн. Бурханаас тусгаарлагдсан гим нүгэл түүнийг таних, мэдэхгүй харанхуй амьдралын дунд зогсож байх үед Бурхан биднийг олж өөрийнхөө гэрэл, найдвар, амь дотор биднийг дахин зогсоож өгснийг бид нар эндээс харж болно. Бид Бурханаар олдогдсон хүмүүс юм а. Бурхан бидний төлөө хайж, эрэлхийж, санаа зовж, иймээр бидний төлөө энэ дэлхий дээр ирсэн бэ. Тэрээр гим нүгэл байхгүй. Бурханы хаанчлалын гайхамшигтай тэр газар байж болох л байсан. Бурхан зүгээр л Тэнгэрийг нээгээд тэгээд тэндээсээ доошоо хүмүүсийн ойлгож байгаагаар газар руу харж агаад тийм ээ дэлхий дээр байгаа хүмүүсийг харж агаад нэг хоёрын тоншиж аваад тэгэл ингээл аврал өгөгдөж болох байсан. Гэтэл Бурхан бидний төлөө хүн болж хурж бидэнтэй адилхан сул дорой махан биеийг өмсөн бидний төлөө хурж ирсэн тэр биднийг хайж ирж олохын тулд ирсэн гэсэн үг юм. Таны итгэдэг Бурхан бол өөрийнхөө хүмүүсийг хайдаг Бурхан байна. Хайсан бол тэр заавал олдог Бурхан байна. Тэр олсон бол өөрийнхөө хүмүүст өөрийнхөө хүсэл болох үг тушаалыг заавал дамжуулдаг ийм Бурхан байна. Тийм учраас Филиппт намайг даг гэж хэлсэн бэ. Өнөөдөр бид эзнэр олдсон бөгөөд эзний үг ч гэсэн өнөөдөр бидэнд тунхаглагдаж гэрчлэгдсээр байгаа юм. Харин Бурхан энэ цаг үед тэр цаг үед яг ингэж ажилласан бол түүнээс өмнө ч бас ингэж ажиллаж байсан. Бурханы арга зам ерөөсөө өөрчлөгддөг юм. Түүний ажиллах өөрийнхөө хүмүүсийн төлөө ажилдаг арга зам бол ер өөрчлөгдөхгүй боловч хэлбэр маяг нь яг өөр юм шиг харагдаж болдог. Гэхдээ эзэн Есүс Христ өөрөөс нь холдож мөнхийн гим нүгэл гимээс өөр зүйлийг мэдэхгүй болтлоо. Гим дотор өсөн хөгжиж түүнийг амжилт ялалт гэж ойлгож түүнийг баяр хөөр түүнийг аз жаргал гэж тодорхойлдог ийм хүмүүсээ хайсаар байгаад заавал олж тэгээ өөрийнхөө амийн үг, өөрийн үнний хүслийг тэдгээр хүмүүстэй дамжуулд юм. Бидний дотор ч гэсэн өнөөдөр Бурханы хүсэл өнөөдрийн үг сургаалаар дамжин бидний дотор бий болж байгаа гэсэн утга юм а. Тэгвэл бидний мэдэж байгаагаар Филипп эзнэр олдсон нэгэн байх нь. Буюу эзний хайж байсан нэгэн.
Тэгэхээр Библи Филиппийн тухай бидэнд юу гэж хэлдэг вэ гэхээр тэр 12 дагалдагчийн нэг болсон гэдгийг Библи бидэнд хэлж өгдөг. Мөн Филиппийн тухай бидэнд Библи юу гэж хэлдэг вэ гэхээр тэрээр 5,000 хүнийг хооллох үед эзэн Есүс Христэд юу гэж хэлсэн гэхээр ийм олон хүмүүсийг хооллохын тулд 200 динараас багагүй мөнгө зарцуулагдана шүү дээ гэж хэлсэн. Тооцоо бодож байсан. Тийм ухаалаг нэгэн гэдгийг бас харж болно. Мөн эзэн Есүс Христ Тэнгэр дэх эцгийн тухай ярих үед Филипп Есүс эзэн та бидэнд зүгээр эцгээл харуулчих. Тэгвэл бидэнд хангалттай шүү дээ гэж хэлж байсан. Бас мунхаг дуучин шиг ийм дагалдагчийн нэг гэдгийг бид бас мэдэх баг. Гэхдээ түүний хэн байснаас нь үл шалтгаалаад Бурхан өөрийнхөө хүнийг заавал дуудаж олж өөрийнхөө үг хийгээд өөрийнхөө хүсэл дотор хамт зогсоодог гэдгийг бид эндээс мэдээж байна. Тийм учраас бүгдээрээ урам авцгаая. Бид санамсаргүй, санаандгүй ийм амьдрал донд зогсож байгаа нэгэн биш. Бурхан таны төлөө санаа зовниж, зориудаар таны төлөө төлөвлөгөө гаргаж, таныг хайж, таныг олсон бөгөөд таны амьдрал энэ олон үйл явдлын дунд санамсаргүйгээр маш олон будааг ингээ газар хаяхад зүүн дээр тогтсон тийм нэг юу гэж хэлмээр юм бэ? Азгүй хөт цаашаа азтай тийм нэгэн бол биш гэж хэлмээр. Бурхан таны төлөө аль хэдийнэ төлөвлөгөө гаргаж энэ дэлхийн суйраас өмнө таныг олж таныг өөрийнхөөгөө байлгахаар төлөвлөсөн гэдгийг бид өнөөдөр энэ үгээр дамжуулан хүлээн авахдаа урамших ёстой юм. Бурханы арга зам үргэлжлүүлэн өнөөдрсөн бидэнд яг ийм замаар ирсэн. Хэн нэгэн бидэнд түүнийг гэрчилж, хэн нэгэн бидэнд түүний тухай ярьж, тэгээ бид түүнд олдоогүй гэж юу? Хараарай, Филипп одоо яг эзэн Есүс Христ шиг ажиллаж байгааг бид нар эндээс харж болно. Хэрвээ 43 дээр Есүс эзэн Филиппийг олсон бол тэгээд түүнд намайг даг гэдэг үгийг айлтсан бол харин дараагийн зүйлийг харах юм бол 45 дугаар ишлэлдэр Натанаэлийг Филипп олоод гэж хэлсэн байна. Эзэн Есүс Христ Филиппийг олсны дараа одоо Филипп яг эзэн Есүс Христ шиг нэг хүнийг бас олсон байна. Тэгэхээр энэ бол Натанаэл гэж хэлсэн байна. Сонирхолтой биш гэж юу? Филипп Натанаэл гэдэг хүнийг олсон байна. Таарсан гэж хэлээгүй. Эсвэл уулзсан гэж хэлээгүй. Олсон гэсэн үг. Тэгэхээр яагаад гэвэл Филипп Натанаэлийг яасан гэсэн үг вэ? Хайсан гэсэн утга байхгүй. Бид нар үгийн утгыг ойлгох юм бол энэ дээр Филипп явж байгаад Натанаэлтай таарлаа. Эсвэл Натанаэлтай уулзлаа гэж хэлээгүй. Харин Натанаэлийг олохын тулд хайсан байна. Хайж байгаад олсон гэсэн утга байх нь. Тэгвэл Филиппийн дотор одоо Бурханы ажиллаж байсан тэр арга одоо Филиппих болж Бурханы яг хүсэлтэй адилхан байдлаар Филипп ажиллаж үйлдэж байна гэдгийг бид эндээс олж харах боломжтой. Хэн нэгэн хүн яг тань дээр Филипп шиг ирсэн баг. Таныг хайгаад, таныг эрэлхийлээд, таны төлөө бодож байгаад, хайсаар байгаад ирсэн баг. Тэгвэл би танаас өнөөдөр асуумаар. Танд өнөөдөр хэн нэгнийг хайж байгаа тийм нэгэн хүн байгаа юу? Таны дотор хайж байгаа. Таны хувьд хайж байгаа. Яг л Филипп эзнийг хүлээж аваад дагаад түүний дараагаар яг л энэ хүнийг нэг эзэнтэй уулзуулчихсанаа эзэн Есүс Христтэй учруулчихсанаа түүнийг таньж мэдүүлчихсанаа чуулган руу аваачихсанаа гэж хүсэж байгаа тийм нэгэн таны дотор байгаа юу? Би 10 хэдэн жилийн өмнө эзэн надад нэг хүний тухай байн сануулдаг байсан. Тэр маань хамтдаа баг өссөн найз минь байсан. Тэгээ тэр хүний тухай байн бодогдоодсэн учраас залбирч байгаад тэгээ тэр хүнийг уулзах гад түүнийг хайж эхэлсэн. Тэгээ түүний хуучин утасны дугаарыг олоод ярьсан. Тэгсэн чинь гэрийнх нь утас байсан. Тэгээд
Тэгсэн чинь ээж нь үг хэлхийн завдалгүй уцаа тасалсан. Яагаад тэгэхээр түүнтэй нөхөрлөж байгаа хүмүүс нь түүнийг буруу зүйл рүү ураадаг байсан учраас хэлбүү үгүй л уцаа тасалчдаг. Тэгээ гэрт нь яваад байцсан. Гэр нь хэвэндээ байсан. Очисон чинь тэгээ ээж нь цаанаас хаалгаа тайлахчгүйгээр хүүхдийнхээ нэрийг сонсоо байхгүй гэл хаалгаш нэг үгүй би уг нь бол тэр нэр энэ байна гэсэн чинь сонсоогүй байсан. Тэгэл таг чиг болцсон. Тэгээд нилээд хайсан. Тэгээ яг тэгэхээр тэр хавьяар манай хүн ингээд арх уугаад яваад идэг гэж сонссон учраас тэр найзтай ямар ч хэлсэн багын найзтай сайн мэдээ дамжуулах хэрэгтэй гэж бодсон. Тэгэл нилээд өдөр хайсан. Зориулт гаргаад. Тэгээ сүүлдээ яалчгүй н ажил төрөл инээ тэрээсээ болоо жоохон баг багаар орхигцоор байгаа. Тэгээ сүүлдээ мартсан ба. Харин дараа нь хэдэн сарын дараагаар явж байгаад санамсаргүй байдлаар яг тэр газараар явж байгаад нөгөө найзтайгаа таарсан. Нөгөө найз нь айгүй ажил хэрэгч нэг хүнтэй хойлоос айгүй яарсан явж байсан. Би нөгөөдгөөс агаар бүүн баяр байгаа юм чи. Гинт уулцсан ш. Нөгөө нь чи хайжсэн олдохгүй яжгаад гинт олдохоор чинь үгүй баярлдаг үстэй. Үгүй тийм биш гэж та нар ингээ гар утсаа хаан тавьснаа мартсан байж байгаад олохоор баярлдаггүй гэж юу? Тэгэд би тэрнээс ч илүү их баярлсан. Тэгээ ягаад гэвэл олон өдөр хайж байгаа. Тэгээд үнэхээр сануулсан залбирсан. Тэгэл гудамжинд хараад нөгөө төрөөс нэр нь баян мөнхөө гэж ачаал ингээл айгүй гоё киноны нэг экшн байдаг шүү дээ. Тэрүүн шиг би ингээл дотроо төсөөлөл очсон ч манай найз маань за сайн уу гал гар атгах. Найз нь амар яарч чавна гэл. Тэгэл шууд бат юу ч ярихгүй суг гэл нөгөө өнийгээ дагаас. Яасан гэсэн нөгөө өндийнх нь энэ суганд ганц юм авчирдаг гэсэн хоёлаа. Хоёлаас ингээл хордоо. Би бол дотроос та амар яг уран сайхны гоё уулзалт ингээл нэг гоё юм болдог шүү дээ. Тэгнэ гэж бодоод амар ингээл яасан миний гарыг нэг хальт татгаал миний гараа бараг шүүрж аваад тэгээ явсан чи би баг ингээл гомдмоор ч юм шиг шокнд ч орох шиг болж байгаа байхгүй. Яг тэр би тэгтлээ хүсэж байсан. Яг л түүнд үнэхээр Христийн тухай ярьж түүний амьдралд өөрчлөлт ирээсэ. Ийм зүйл хүсэл байсан. Гэтэ найз минь айгүй завгүй байсан. Яг тэгэхээр ганц болчихсон хоёлаас та аймаа. Тэгээд бүр цаанаа айгүй олон хүлээж байсан. Үнэхээр ажилтай байсан. Гэхдээ дараа нь мэдээж тэр найз маань миний тухай мэдсэн, сайн мэдээний тухай сонссон. Гэхдээ тэр үеийн уулзалтын талаар хайж байсан. Гэхдээ одоо ч гэсэн зарим хүмүүстэй уулзмаар санагт юм хүмүүс байдаг. Уулзаад Христийн тухай ярьж өгмөр тий. Тэр хүнтэй л нэг уулзчихсанаа уг нэг хилээд өгчихөөсэй гэмээр хүмүүс маш олон байдаг. Гэхдээ бидний амьдрал яалч өөр өөрсдийн ачаа, амьдралын зам мөр, заримдаа таарахгүй огтлолцох, заримдаа параллел шугамар явж байгаа мөртлөө олж харахгүй байх тийм цаг үед байдаг. Гэхдээ Библи хэлж байна. Яг Филипп шиг тий хэн нэгнийг хайх, эрэлхийлэх, үнэхээр эзнийг танилцуулчихсаа гэж хүсэж байгаа ийм нэгэн таны дотор байгаа. Харин Филиппд Натанаэл байсан. Тийм учраас тэр өөрөө өчигдөрхөн эзэнтэй уулзаж түүнийг дагсан мөртлөө өнөөдөр түүний дотор Натанаэлийг олъё гэсэн хүсэл байсан. Тэгээ Битан гэдэг тэр жижигхэн тосгон дотор хайсан байгаа. Магадгүй Филипп зүгээр тэгж бодож болох байсан. За тэгж байгаа нэг таарах байлгүй дээ. Битан чинь жоохон тос ямар Иерусалим биш. Тэгээ олдох байлгүй дээ гэж хинэггүй бодож болох байсан боловч Натанаэлийн дотор Филиппийн дотор үнэхээр Натанаэльтай уулзах хүсэл эрмэлзэл дүүрэн байсан учраас түүнийг хайсаар байгаад олсон байна. Тэгээ олоод түүнд хэлсэн. Тэгээд бидний мэддэг тэр нэгэн биш үү гэсэн чинь харин Натанаэл их сонио үг хэлсэн. Яг л манай найз шиг. Эсвэл таны хаяа нэг уулзаа сайн мэдээ тараахаар нэг сонио юм ярьдаг хүмүүс шиг. Юу гэж хэлсэн гэхээр насаараас сайн гарч чадна гэж юу гэж асуусан. Наа чи олигтой мөн үү? Тухайн хүмүүс бүгдээрээ Бурхны тухай мэддэг байсан. Өөрөөр хэлбэл Натанаэлд мэдлэг байсан. Бурхны тухай мэдлэг байсан. Тийм учраас түүнд Бурхны тухай маш их мэдлэг байсан учраас Филиппийн ярьж байгаа түүний дотор баярлан хөөрөн тэгээ түүнийг авааш уулзуулчихаас гэсэн тэр зүрх сэтгэлийг нь тэ үгүй болгож чадах мэдлэг байсан. Ер нь мэдлэг гэдэг ийм зүйл. Тухайд бүгд Бурхны тухай мэдэх мэдлэгтэй байсан. Хэрвээ бид нар дараагийн зүйлүүдийг харах юм бол Натанаэл инжир модны дор зогсож байсныг эзэн түүнд хэлдэг. Тухайн хүмүүс инжир модны дор болон дааман хаал буюу хаалган дээр хаалганы тэнд яах гэж зогсдгоо гэхээр чухал зөвлөгөө эсвэл Бурхны тухай, хуулийн тухай ярилцах, хилцүүлэг хийх үедээ нэг бол инжир модны дор зогсож эсвэл том хаалганы сүүдэр дор
зогсдог байсан. Өөрөөр хэлбэл уулздаг гэсэн. Тэгэхээр Натанаэл инжир модны доор гэдэг. Инжир гэдэг маань маш том саглагар бүдүүн мод байдаг. Тэгээ тэнд юу хийдэг вөхөр хүмүүс Бурхны хуулийн тухай ярилцах боломжтой байсан. Тэгэхээр Натанаэл хуулийн тухай, Бурхны тухай мэдэх маш сайн мэдлэгтэй нэгэн байсан гэсэн үг. Тийм ч учраас Филипп яг тэр мэддэг эзэнтэй нь уулзуулахыг үнэхээр хүссэн. Тиймээс магадгүй найз эсвэл дотныхоо тэр Натанаэлийг хайж очсон баг. Гэхдээ харин Натанаэлийн дотор дэндүү их мэдлэг байсан учраас Филиппийн баяр хөөр түүнд нэг тийм чухал биш байсан. Хүмүүс бид нар мэдлэг гэдэг зүйлд автагдах үедээ мэднэ гэж бодох үедээ биднээс нэг зүйл алдагддаг, баяр хөөр алдагддаг баг. Баяр хөөр. Тийм учраас найзынхаа тэр баяр хөөргийг Натанаэл өөрийнхөө мэдлэгээр зүгээр л асуугаад. Тэгээ шулуун хэлэхэд энд дооёолсон байдалтай. Тэгээ назаараас сайн юм гарч чадна гэж юу? Энд лавлсан зүйлээр биш. Басамжилсан зүйл үгийн хандлагаар хэлж байна гэсэн. Өнөөдөр ч гэсэн хүмүүст итгэдэггүй хүмүүс ч гэсэн Бурхны тухай мэдлэг байдаг. Ялангуяа Монголд бол Христийн тухай бараг мэддэггүй хүн гэж бараг байхгүй дээ. Ер нь бол ихэнх нь мэдчихэв. Мэддэг. Гэхдээ юу гэж хэлдэг вэ гэхээр яг л наа чин сайн юм уу? Есүс итгээд олигтой юу? Бурхад байж л идэг штэ. Маш олон мэдлгүүд байдаг. Библи Колосе ном бидэнд юу гэж хэлдэг вэ гэхээр ер нь бол мэдлэг бол хүнийг ихэрхүү болгох юм а гэж хэлсэн байдаг. Мэдлэг ихэрхүү болгох. Яг мэддэг юм чинь. Тэгээ мэддэг зүйлийг ярихаар сонирхолгүй байдаг байхгүй. Тэрний оронд гоё ярил л та, хөгжилтэй ярил л та. Хүний анхаарал татах үз ярил л та. 2-р зууны сүүл хагасаас чуулганд нэг зүйл бий болсон. Бурхны үгийг уран гоё ярих гэдэг ийм зүйл бий болсон. Яагаад гэвэл тухайн үеийн Грекийн соёл илүү давмгайлж явах үед чуулганы хүмүүс Библийг л ярьдаг байсан. Тэгсэн чинь сүүлдээ хүмүүс юу болсон? Библийн үг ярьж байгаа ч гэсэн наадах чинь мэдэн штэ. Тийм учраас наадах жоохон гоё ярий. Яг ингээд Грекийн гоё уран илтгэгчдийн арга замаар ярий гэд ийм хөдөлгөөн бий болоод тэгээд уран гоё ярьдаг хүмүүс илүү Библийн үгийг тайлбарладаг ийм арга зам руу орсон. Гэхдээ энэ мэдээс сүүлдээ засагдаж өөрчлөгдсөн л доо. Тэгээ өнөөдөр ч гэсэн хүмүүс Библийн үгийг сонсдог. 66 ном хангалттай сонслоо. Библи зөндөө мэдлээ. Одоо өөр юу сурах юм? Бараг л бүгдийг мэдэн штэ. 10 хэдэн жил шуулганд явлаа. 20 жил явлаа. Библи зөндөө л уншлаа. Одоо надад хэн юу хэлэх юм бэ? Тэгээ намайг хэн хэлэх юм бэ? Нохоо хэн яах юм бэ гэдэг юм шиг ийм байдлаар хандах хандлага байдаг. Тэгээд хэн нэгэн хүн магадгүй яг өөрөөс нь дараа итгэсэн дөнгөсөл дөнгөж одоо Библийн сургууль сурж байгаа. Эсвэл ер нь юу гэдэг нэг тийм байх юм бол за би мэдэн штэ баг энэс илүү ярина дөө гэж бодох шиг Натанаэл Филиппийн баяр хөөргийг Филиппийн үнэхээр өөрийг нь хайж очсон тэр үннийг нач олигтой юм уу? Олигтой юм гарах уу гэсэн. Харин Филипп шантралгүйгээр үргэлжлүүлэн хэлсэн. За Филипп юу гэж хэлсэн бэ гэхээр ирж харалтаа гэв. Амен. Филиппэд бас мэдлэг байсан. Хараарай. Филипп Натанаэлд хэлэхдээ яг бидний мэддэг чиний хэлийг яриад байдаг. Тэр бичээсийн, тэр иш үзүүлэгчдийн биднээс өмнө 700 жилийн өмнө Исаягийн хэлсэн Эхлэл номын хүн төрлөختөнд завхарсны дараа тунхагласан тэр хүний хүү энэ Назарын Есүс биш гэж юу? Чи очооч гэж хэлж гин гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл Филиппэд мэдлэг байсан. Яг адилхан мэдлэг байсан. Гэхдээ Филиппийн мэдлэг болон Натанаэлийн мэдлэг хоёрт асар том ялгаа байна. Нэгэнд нь баяр хөөртэй мэдлэг байна. Харин нөгөөдөгт нь алив зүйлийг тоохоо болчихсон. Баяр төрхөө болчихсон. Юмд хайхрамжгүй, мэдрэмжгүй болтлоо. Яг үнэндээ зүгээр л бардан болчихсон ийм мэдлэг байна. Тиймээс Филипп энэ мэдлэг байсан боловч харин түүнд энэ баяр хөөртэй мэдлэгийн дараагийн нэг зүйл нь юу гэхээр яагаар гэсэн гэхээр ирж хар гэсэн. Өөрөөр хэлбэл Филипп одоо Натанаэлийг
боддоор туршилт хий гэж хэлж гэнэ гэсэн. Үз гэж хэлж. Үйлд гэж хэлж. Яагаад гэвэл Филипп өөрөө өчигдөрхөн эзний өмнө хурж ирэхдээ яг л юм Натанаэл шиг байсан. Гэхдээ тэр алхам хийсэн. Яагаад? Эзэн түүнд алхам хийхийг шаардсан. Ямар зүйл? Намайг даг. Тэгэхээр мэдлэгд юу хэрэгтэй байдг вэ гэхээр туршлах хэрэгтэй байдаг. Туршиж үзсэн зам мөр хэрэгтэй байдаг. Мэдлэгэнд зөвхөн мэдлэг улам нэмэгдэх биш. Мэдлэг заавал бодит амьдрал донд амтлагдах ёстой. Үйлдэгдэх ёстой байхгүй. Зөвхөн энэ итгэл биш. Энгийн амьдрал донд шинжилгээний салбаруудад, шинжлэх ухааны салбаруудад заавал нэг зүйлийг хийж байж тэр мэдлэг буюу онол сургаал нь баттай болдог баг. Тэр нь юу вэ? Заавал туршилтаар батлагдсан байх ёстой. Заавал практик дээр хэрэгжсэн байх ёстой байдаг. Хэрэгжээгүй, батлагдаагүй тэр онол сургаалыг таамаг гэд орхидог байхгүй. Харин бид нар өнөөдөр энийг ялгадаг. Өнөөдөр шинжлэх ухаан хөгжиж байхад бид нар шинжлэх ухаанаа ч ойлгодог. Шинжлэлийн салбарт чинь ямар нэгэн онол тэр мэдлэгийн ямар нэгэн их үүсрийг гаргаж ирдэг байхгүй. Тэгээд тэрийг нь заавал лаборатори, туршилтын талбар, тэгээд амьдрал дээр заавал түүнийг нь хэрэгжүүлдэг. Тэгэхэд аюул олон шат хэмжээ. Тэгээд яг батлагдаад хүний хэрэглээ, шинжиллийн хэрэглээнд яг практикт болно гэж үзэх үед нь түүнийг нь баталгаажуулж үнэлгээ өгнө, сертификат өгнө гэсэн үг. Тэгээд түүнийг нь баталгаажуулна. Маш олон талбарууд дээр баталгаажуулна. Тэдгээр зүйлүүдийг баталгаажуулсны дараагаар тэр зүйлийг баталгаажуулсныг бүх нийтэд илэрхий болгодог нэг зүйл байдаг. Тэр нь сэтгүүл байдаг. Өөрөөр хэлбэл онол сургаал баттай болсон гэдгийг илэрхийлдэг нэр хүндтэй хэд хэдэн сэтгүүлүүд тэн дээр гарч ирнэ. Тэгжээж үүнийг хүмүүс амьдралдаа хүлээж ав. Харин та шинжиллийн хүний хэрэглээний жишээлбэл таны хэрэгжилж байгаа гар утсыг гаргаж ирэхийн тулд ийм олон зүйл дамжиж таны гарт хэрэглэгддэг бол бидний итгэлийн амьдрал ч гэсэн бидний итгэлийн мэдлэг маань заавал туршлагатай байх ёстой. Заавал үйлдэгдсэн байх ёстой болдог. Тийм учраас Бурхан эзэн Есүс Христ Филиппийг дуудахдаа зүгээр л түүнийг хараад нааша хүрээд ир гэж хэлээгүй. Харин түүнд юу гэж хэлсэн бэ гэхээр олоод хайгаад тэгээд түүнийг өөрийнхөө хажууд авчирж хагаад намайг даг гэж хэлсэн баг. Өөрөөр хэлбэл чиний мэдж байгаа мэдлэг одоо заавал туршлагдах ёстой. Чиний мэдж байгаа эзэнний дагуу чи явах ёстой гэдгийг хэлж яах гэсэн. Олон хүмүүс тэгдэг. Ерөнхийдөө мэдээд тэгээд болчих юм биш үү? Тэгээд хүмүүс сонголтоо ийг гэж ярьдаг. Хүмүүс мэдээд сонголт хийдэг юм аа. Та нарын маань хэдэн одоо хүртэл өөрсдөө хэрэгэлдэг гутал хувцас авахдаа дэлгүрт ороод шууд авч чаддаг хүн байна уу? Шууд ороод эхний лангуун дээр очивол за наад шууд гутлаач авъя гэл шууд хэлдэг хүн байна уу? Шууд өмсөж өсгөө. Наа чи 42. За 42 бол яг таарна. Эсвэл цамц үзэл шууд цагаан өнгө яг над таарна. Гэл авчдаг хүн байна уу? Байхгүй шүү дээ. Өчнөө удаа худалдаа хийсэн, өөртөө тааруулж юм авсан мөртлөө л очоод имрээл, үзээл, угалж үзээл, алхаж үзээл, үлмий дээрээ зогсож үзээл ерөөсөө тий. Гэхдээ тэгдэг гэж биш гэж юу? Зөвхөн урдлаа арахгүй л байн бай хойртол муртлаа ингэж хараад заавал хүн дагуулж явуулж баталгаажуулаад тэгсэн мөртлөө итгэлийн амьдралын бидэнд зааж өгж байгаа мэдлэгийг мэдс одоо болоо гэл карманда гараа хичээл сургаал мургаал дээр шэнэгчгүй мэдэндээ баг за мэднэ одоо хордон дуус гэж сууж байгаа бол танд Натанаэлийн өнгөцгөн мэдлэг байна гэсэн. Харин Библи юу гэж хэлсэн? Эзэн Филиппийг дуудаад намайг дагаа гэсэн. Чи намайг даг. Яг над шиг алах. Яг миний хийж байгаа үйлд тэгээд амталж үз. Намайг дагна гэж юу болохыг толгой доторх мэдлэг чинь чиний алхам дээр, үйлдэл дээр, амьдрал дээр өглөө босох үед
бодит амьдрал донд, үйлчлэл донд хүмүүстэй мөргөлдөж, маргалдаж, харилцаж, ярилцаж ийм үед хийж үз. Энэ бол түүнийг дагах юм ба. Тийм учраас мэдлэг заавал туршлагатай болох ёстой гэдгийг Библи хэлж байгаа юм. Амен. 2020 он бидний эхний сурах ёстой зүйл. Бурхан биднийг ятгах байна. Мэдлэгээр өсөх ёстой мөн. Гэхдээ таны мэдж байгаа мэдлэг Христийг дагсан туршлагатай болох ёстой гэдгийг Библи хэлж. Зүгээр л сонсогч биш. Тэгээ баахан мэдлэг хоримтлуулаад дараа нь хэн нэгэнтэй наадах чинь тэгдэггүй ингэж хэлдээ. Наа чи ийм байхгүй биш ээ. Та тийм зүйл сонсож болно. Хангалттай сурж болно. Гэхдээ тэр зүйл чинь таних муу юм уу? Та үнэхээр яг энэ сонссон мэдлэгээр амьдрч үзсэн юм уу? Таны тэр наад мэдлэг чинь таны ажил үйлчлэл дээр хүнтэй маргалдах үед, хүмүүстэй харилцаа үүсэх үед, та яг татвар төлөх үед, та яг годомжинд замаар хөндлөн гарах гэж байх үед чинь наад мэдлэг чинь таних болсон юм. Та фэйсбુક дээр хэн нэг үнийг муулах гээд мессеж бичих гэж байх үед таны мэдлэг таних мөн үү? Бурхан 2020 онд бидний мэдлэгийг туршлагатай болгохыг хүсэж байна. Улам илүү эзнийг мэдэх мэдлэг маань туршлагажих ёстой гэдгийг дахин сануулж байна. Тэр тэнд хэдэн жилийн өмнө суусан семинар биш. Тэр тэнд нэг сонссон нэг үг биш. Харин тэр мэдлэг өнөөдөр миний яг бодит амьдрал дах, хөлдөх, дэнлүү, замдах гэрэл болох ёстой байхгүй. Би түүнийг үйлдэж үдсэн байх ёстой байхгүй. Би түүнийг хийж үдсэн байх ёстой байхгүй. Тэгээд үзээд заримд нь үед нь алдна гэсэн ч гэсэн өндийж усаа дахиад хийх ёстой. Яагаад? Туршлагаж учраас. Амен. Энгийн олон удаа өмсөж байгаа гутлаа дахин худалдаж авахдаа дахин шалгаж нягтлж бодож тэгжээж үйлдэдэм бол таны дотор байгаа мэдлэг бидний өдөр бүрийн амьдрал дээр ч гэсэн дахин тунгаагдаж дахин эргцүүлэгдэж байж бидний туршлага биднийг туршлагатай жинхэнэ мэдлэгтэй итгэгч болгох биш гэж юу? Харин бид нар илүү их тэр мэдлэгээ эзнийг мэдэх мэдлэг биш. Харин эсрэгээр нь мууг мэдэх мэдлэг шиг болгож мууг үйлдэх зүйл дээр туршлагачиж. 2019 онд бид нэр юунд илүү туршлагацсан бэ? Юунд илүү туршлагацсан бэ? Мэдээж олон монголчуудын үед бол хамгийн тод хэлж чадах нэг зүйл бий. Хамгийн сайн туршлагацсан зүйл бол гар утас ухахдаа бид нар сайн туршлагатай болсон. Бид нар зөвхөн 7 хуруугаараа ухаж болохгүй мэн гэдгийг ойлгосон. Одоо дунд хуруугаараа ухдаг болсон, ядмаараа ухдаг болсон. Чигчээр ерөн бүх хурууг ашиглаж болно гэдгийг ойлгосон. Амар туршлагатай болсон. Санал нэг байна уу? Амен. Гар утас ухдаг хүмүүс бол айгүй баяртай байж. Тоглоом байлаа. Зүгээр л жишээ. 2019 онд бид юунд илүү туршлагатай болсон бэ? Би түүнийг таньсан зүйл дээр алхаж үзсэн үү? Түүнийг мэдсэн зүйл дээр би туршиж үзсэн үү? Би хийж үзсэн үү? Яг би амьдралынхаа талбар дээр. Харин Натнел ийм зүйл байсангүй. Тийм учраас илүү туршлагатай өчигдөрхөн боловч одоо түүнийг дагаж байгаа Филипп түүнийг урьж байна. Ирээд харалтаа гэж хэлсэн. Ирээд хар. Яагаад гэвэл одоо Филиппэд баттай, эр зөрөгтэй очиод нүүр нь улаахгүй байж чадах тийм бодит туршлага байгаа учраас тэр ерөөсөө айгаагүй. Магадгүй Натнел Филиппээс илүү мэдлэгтэй байсан байж болно. Гэхдээ Филипп бардам хэлж чадсан. Ирээд хар. Ирээд хар. Таны амьдралд ингэж хэлж чадах, бардам хэлж чадах итгэлийн амьдралын дадал зуршил байгаа. Эзэн Есүс Христ хэлсэн шүү дээ. Намайг даг. Дагна гэдэг бол зуршилтай болохыг хэлдэг явдал байхгүй. Христийг дагдаг зуршлын тухай ярьж байгаа. Таны амьдралд баттай бий болчихсон
гэрчилж чадах зуршлын тухай ярьж байгаа гэсэн үг. Тийм учраас Филипп бардам хэлж чадсан. Яг очиод ичгүүр болохгүй гэдгээ тэр мэдж байгаа. Яг бол түүний ярьсан зүйл нь баттай. Заримд бид нар тэгдэг штэ. Хүмүүс сайн мэдээ ярьчаад тэгэд ярьсан тэр зүйл нь үнэхээр яг миний амьдралд байгаа юу гэж бодох үед заримдаа бид нар эмээгц зүйл төрдөг. Харин хамгийн сайн мэдээ бол ичгүүгээр бардам ярьж чадах зүйл бол би Христийг дагаж чадсан тийм дадал зуршилтай зүйлээ ярих үед бид нар бардам ярьж чаддаг. Зоригтой ярьж чаддаг. Тэгээд харалтаа гэл. Тэгэл гэрчлэлээ ярьдаг биш гэж юу? Амен. Ийм учраас хамгийн ихний сурж байгаа зүйл маань бидний мэдлэг туршлагаж, дадлагших, минийх болох ёстой гэдгийг Библи бидэнд хэлж байгаа юм. Христийг дагдаг зуршилтай болцгоё. Манай чуулган маань өнгөрсөн он жилүүдэд чуулганд ирсэн бүх хүмүүсийг нэг л зүйл рүү, нэг л дадал зуршил руу хөтэлдэг. Тэр нь юу илээ? Цуглаана маш сайн цэвэрлэх. Мөн үү? Өргөл сайн өргөх үү? Үгүй. Нэг л зүйл бай. Тэр нь ерөөсөө л чимээгүй цаг буюу та хувьчлан бурхантай харилцаж сурахад л байдаг. Та өөрөө бурхантай харилцаж сурах нь манай чуулганы гол зорилго байна. Тэрнээс биш пастор ариун дагшин, пастор залбираал ерөөсөө ингээл пастор нэг л нэг гар маранд бөө энергтэй хүн болохоро биш. Яг бурхан бидний бүгдийг нь адилхан дуудсан. Мэдээж чуулганд өгсөн үүрэг хариуцлагаас пастор болон ахлагч, дагалдагч нарын ялгаа байгаа болохоос биш. Харин бурхантай харилцах харилцааны хувьд бол хүн болгон яг адилхан бурханы өмнө тэгш хэрэгтэй бөгөөд тийм үүрэг хариуцлагатай юм аа. Тийм учраас нэгдүгээр чуулганы хувьд юу хийдэг вэ гэхээр ирсэн хүн болгон хувьчлан өөрөө бурхантай харилцаж сураасаа гэсэнд чимээгүй цагийг бид нэр голчлон заадаг. Өнгөрсөн хугацаа манай чуулган маш их өсөлттэй байсан. Харин 2019 онд чимээгүй цагийн дэвтэр манайхан он дуусахад ерөөхдөө нь хардаг л да. Тэгсэн чинь манад нэг 9 хүн чимээгүй цагийн дэвтэр өгсөн. За өглөөний залбиралд ерөөхдөө нийлэх юм бол нэг 5 өдөртөө ээлжилж ирдэг хүмүүс яг нэг 15 хавцсан хүмүүс байдаг. Тэгээд нийлээд нэг 20 хэд хүн. Гэтэл өмнө нь болохоор чимээгүй цагийн дэвтэр ихэд л бараг 30-аад шахуу дэвтэр өгдөг. Өглөөний залбирал бол бараг 40-аад шахуу хүмүүс ирж очиход нийлээд 40-аад хүмүүс байдаг гэсэн. Гэсэн чинь манай чуулган баг дахин буусан. Дахин тоон. Өөр юу гэсэн үг вэ гэхээр манай чуулганыхан эзэнтэй эзний мэдлэг дотор өсөөд хичээл сууж байгаа хүмүүсийн тоо өсөөд байгаа боловч түүнийг дагдаг зуршил маань багассан байна гэсэн утга байна. Тэгээ бид нар удахгүй Натанаэлийн араас орох нь шүү дээ. Наа чи олигтой юм уу? Бөө мэдлэгтэй. Юу ч өрсөн. Битгий шүү гэдэг. Бурхны өмнөөс шүүдэг чи хэм бэ гээл. Одоо гадуур чи ер нь нэг ийм марга их гардаг бас. Нэгэндээ ингээд итгэлийн үг хэлэхээр чи хүн шүүж идэг хий гээл. Ах дүүс. Бидний мэдлэг туршлагачих хэвээр. Амен. Таны амьдралын талбарууд дээр улам илүү дадлахших хэвээр. Хийж үзэх хэвээр. Хамаахгүй. Унж болно. Бурхан биднийг алдахгүй болгохоор бүтээсэн юм биш. Алдна гэдгийг мань мэдэж байгаа. Бүр уурлахын маань ч хүртэл мэдэж байгаа. Тийм учраас та нарын уур хилэн дээр ядаж битгий нар жаргаарай гэж хэлсэн байхгүй. Битгий уурлаар гэж хэлээгүй шүү дээ. Уур хилэн дээр чинь нар битгий жаргаа гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл ууралсан ч битгий нүгэл үлдээ. Хурдхан шиг уура гаргаа. Уура удаан байлгаад байгаа бол өш хонзон болноо. Өш хонзон чинь удахгүй чуулган хүртэл хагаралдуулнаа гэж хэлсэн байдаг. Дараагийн зүйлийг харах юм бол харин юу болсон бэ? За, Филиппийг дагаад Натанаэл явсан байна. Ирж харалтаа гэж хэлсэн учраас. Тэгсэн чинь Есүс өөр рүү нь ирж яваа Натанаэлийг хараад түүний тухай юу гэж хэлсэн? Харагтун, жинхэнэ Израиль залмих гэж түүнд үгүй гэв. Амен. Натанаэлийг тэгсэн чинь эзэн Есүс Христ юу гэсэн бэ? Магтсан байна уу? Муулсан байна уу? Тийм манай эзэн ер нь бол хүн муулдаггүй шүү дээ. Манай эзэн Натанаэл Филиппид юу гэж хэлснийг ч мэдж байгаа боловч хараад юу гэж хэлсэн гэхээр жинхэнэ Израиль хүн байна гэсэн.
Израильчуудын хүсэж байдаг яг тэр хүн байна. Ямар ч залм ихгүй шудраг хүн байна гэсэн. Жинхэнэ мэдлэгтэй, бөө мэдлэгтэй гэхдээ шудраг хүн байна. Өнөөдрийн монголчуудын хүсэж байгаа хүн байхгүй. Өнөөдөр монголчууд яг л ийм хүсэж байгаа. Боловсралтай, шудраг хүн. Хэдүүл Натанаэлийг Монголд авчирчвал бараг болчих юм шүү. Эзэн маань ч гэсэн түүний байгаа байдлыг яг үннээр нь хэлсэн. Тэгсэн чинь харин гэхдээ нэг зүйл бий. Филипп болохоор эзний 12 дагалдаг чинь нэг болдог. Натанаэл үүнээс хойш дурддагтаагүй байна. Гэхдээ эзэн үннийг нь хэлсэн. Түүний сайн талыг хэлсэн. Харин дараа нь юу болсон тухай бүгдээр харъя. Тэгсэн чинь Натанаэл түүний тухай хэлсэн чинь ингэж асуусан. Заараарай. Та намайг яаж мэднэ вэ гэсэн. Яаж намайг мэдчихэж байгаа юм? Ер нь бол нэг ийм зүйлтэй. Ер нь бол ямар ч хүнийг хараад их шудраг хүн байшгүй гэхээр хүн болгоны дотор ер нь бол шудраг зан чанар бий. Бас хүн болго өөрийгөө шудраг гэж үздэг учраас. Тийм ээ? Ер нь бол амархан шүү дээ. Ер нь бол хүмүүст ер нь ингээд хүнийг үзэж харах шиг амархан юм ер нь байхгүй. Тийм. Би бол ер нь бол ингээд хүнийг харах бол шууд мэднэ. Тэгэл хараад шууд хэлж чадна. За та бол эрэгтэй юм байна, хэн ч хайшин тийм ээ. Тийм. Гэхдээ л ингээл хэрвээ над дээр хүн ингээл үзүүлэхэд орж ирвэл би жоохон харж байгаа л за ямар нэг асуудал болсон уу гэх тэгэхээр мэдээж л асуудалтай болол ирэх шүү дээ. Тийм. Үгүй тийм үстэй. Тэгэл жоохон ингээл нас эмэгтэй хүн орж ирвэл яасан нөхөр арх уусан уу гэл тийм ээ. Эсвэл жоохон ингээл настай бол яасан хүүхдээ асуудал гэл. Ингээл маш амархан шүү дээ. Хүн болгон гэр бүл бүгд адилхан байхгүй. Гэхдээ тэрнийг нь аль нэг нь жоохон барьж байгаа нөхүүлэл ингээл ярьчихад бол бараг олохоор байхгүй юу. Гэхдээ эзэн яг ингэж хэлээгүй. Тийм учраас Филипп Натанаэл энийг мэдж байгаа учраас айгүй болгоомж наа яаж мэдж байгаа юм гэдгсэн бохоггүй. Тэгэхээр нь эзэн түүнд ингэж хэлсэн. Би чамайг инжир модны дор зогсож байх үйч. Филипп чамайг олохоос өмнө инжир модны дор чамайг зогсож байхыг харсан юмаа гэж хэлсэн. Юу гэсэн үг вэ гэхээр Филиппийн яг тэрэнд чухал хийж байсан зүйлийг хэлсэн гэсэн үг. Тэгсэн чинь Филипп яасан бэ? Бөөст хамаг сайн сайхан үгээ хэлсэн. За 49 дэх эшлэл Натанаэл 49 дэх эшлэл Натанаэл раби энэ чинь багшаа гэсэн үг байхгүй. Та бол бурхны хүү. Заараарай. Та багшаа. Энэ сайн юм байх уу гэж хэлжсэн хүн одоо багшаа. Тэгээ дараа нь юу гэсэн бэ? Та бол бурхны хүү. Та бол Израилийн хаан. Өөр хамгийн сайн үг юу хэлсэн дээр ер нь бүгдийг хэлэх байлаа. Гурван юм ямарсан гурван ингэ хэлсэн. Тухайн юм хүмүүс хэлж болох бүх зүйлийг хэлсэн. Натанаэл ч амар өөрчлөгдсөн. Яг үнэнтэй эзний үнний өмнө түүнтэй ярилцаж, түүнээс асууж, түүнтэй харилцах үед хүмүүс өөрчлөгддөг байхгүй. Ер нь бурхантай уулзсан хүн өөрчлөгдөхөөс аргагүй бол. Ямар ч мэдлэг түүний өмнө бууж өгдөг байхгүй. Бурхантай уулзах үед. Тэрнээс биш пастор мастертай уулзахд бол хэрэг байхгүй. Яг хэвэндээ. Харин хүн үнэхээр бурхантай уулзах үед бол өөрчлөгддөг. Харин эзэн юу гэж хэлсэн гэж түүний энэ зүйлд нь баярлаагүй. Харин дараа нь ийм үг хэлсэн. 50 дээр Есүс түүнд хариулан чамайг инжирийн модны дор байхыг чинь харсан гэж би чамд хэлсэн тул чи итгэж байна уу гэсэн. Юу гэсэн үг? Би чамайг ингэж энэ зүйлийг чи хэлсэн болохоор чи итгэж байгаа мó гэсэн. За уг нь бол ингэж хэлэх юм бол хүн болгон баг яахаар вэ? Ийм агуу хүн миний тухай мэдчихлээ. Ер нь бол энэ бол гайхамшиг байхгүй юу? Ер нь хүмүүс юу гайхамшиг гэж үздэг юм мэдгүй. Өөрийнх нь тухай мэдчихэл юм бол энэ гайхамшиг гэж үздэг. Одоо ч гэсэн итгэгч нарын дотор ийм хандлага бий. Хэрвээ ямар нэгэн иш үзүүлэгч бол хамгийн дөрөнд яваад очино. Тэгээ яг юу сонсох гэж очив юм бол мэдэхгүй. Тэгээ юу хүсдэг гэхээр өөрийнх нь тухай юу гэж хэлэх бол намайг юу гэж хэлэх бол миний дуудлага юу бол гэл. Айгүй гэгээлэг асуултанд болохоор миний дуудлага юу вэ? Иш үзүүлэгчээс ер нь иш үзүүлэгчээс хүн юу хүсдэг гэхээр өөрийнх нь тухай, өөрийнх нь тэгээ болж игэл ингээл юм болгоно баг асуучих гэл. Ер нь бүх юм асуугаал тэгэл нэг сайхан болчвол харин эзэн Есүс Христ тэрийг гайхамшиг гэж хэлээгүй. Харин юу гайхамшигтай зүйл гэж хэлсэн. Хараа үннээр би та нарт хэлье. 51 дэх эшлэл
Тэнгэр нээгдэн Бурхны Тэнгэрлэгч нар хүний хүүгин дээр өгсөж уруудахыг та нар үзэх болно гэж айлдав. Амен. Харин хамгийн агуу гайхамшиг юу болохыг гэж хэлсэн бэ? Хүний хүүгин дээр Тэнгэрлэгч нар өгсөж уруудах юм. Энэ айгүй ойлгомжгүй хэцүү үг. Гэхдээ бид нар сургаалтай холбоотойгоор энэ зүйлийг харах юм бол Библиэлд 2 удаа Тэнгэрлэгч нар өгсөж уруудаж байгаа гэдэг 2 тохиолдол байдаг. Нэг нь энэ. Нөгөөх нь Эхлэл номон дээр Яаков зүүдлэх үед, зүүдэн дундаа үзэгдэл үзэх үед Бурхны Тэнгэрлэгч нар өгсөж уруудаж байгаа энэ зүйлийг олж хардаг. Гэхдээ үүнийхээ тайлбарыг тэр ойлгоогүй. Харин эндээс харах юм бол Тэнгэрлэгч нар өгсөж уруудна гэдэг нь Бурхны оршихуйгаас хүний оршихуй руу хурж ирэн буцан хүний оршихуйгаас Бурхны оршихуй руу явж байгаа гэсэн үйлдэл байна. Энэ нь юуг илэрхийлж байдгүй гэхээр Тэнгэрлэгч нар Бурхны хүслийг хүмүүс тунхаглаж, хүмүүс үйлчилж гэсэн үг. Бурхны үгэнд дуулууртай захирагдан сул дорой хүмүүст хүрч тэр үгсүүдийг дамжуулан буцаад тэр сул дорой хүмүүсийн байр байдлыг Бурханд илчлэхээр дээшээ явдаг гэсэн. Өөрөөр хэлбэл үйлчлэлийн тухай ярьж байгаа гэсэн. Тэгвэл ямар зүйл агуу юм бэ? Бурханд үйлчлэх бол илүү агуу зүйл юм а гэдгийг энд илэрхийлж байгаа зүйл. Хүмүүсийн нүдээр бол миний тухай надад эдгэрэл эсвэл гайхамшиг юр бусын зүйл гоё үг чөлөөлөлт өөр юу байдیں۔ Би архинаас гарах энэ зүйлүүд гайхамшиг мэдээж бидэнд хэрэгтэй эдгэр зүйл. Энэ зүйлсүүд болдог. Энэ үүсгэж байгаа зүйл биш. Харин энэ бол жинхэнэ гайхамшиг биш. Харин Бурхны хүсэж байгаа жинхэнэ гайхамшиг бол хэрв таны дотор итгэл байгаа бол Библи хэлж байна. Яг тэгвэл Бурхан Натанаэл ингэж хэлсэн шүү дээ. Ийм болохоор чи итгэж байгаа мó гэж хэлсэн. Юу гэж хэллээ? Чамайг инжирийн модны дор байхыг чинь харсан гэж би чамд хэлсэн тул чи итгэж байна уу гэсэн. Танд итгэл бий юу? Амен. Тэгвэл одоо тэр итгэл нэг зүйл дээр өсөх ёстой буюу энэ бол дуулууртай байдал. Үйлс багхгүй. Итгэлээс заавал үйлс гардаг. Итгэл байгаа бол заавал үйлс гарна. Харин Филипп болохоор өөрийнх нь тухай ярьсанд итгэсэн. Харин Бурхны хүсэж байгаа итгэл бол өөрийнх нь тухай ярьсан биш. Харин Бурхны Тэнгэрлэгч нар үйлчлэн байгаа шиг хүний хүү бидний эзэн Есүс Христ түүнд үйлчлэх нь илүү агуу зүйл, илүү дээр зүйл гэдгийг эзэн Есүс Христ хэлж өгч. Учир нь илүү агуу зүйлийг та нар үзэх болно гэж хэлсэн. Энэ үзэх болно гэдэг нь энэ зүйл дээр хамт зогсно гэсэн утга. Та эзэнд үйлчилж байгаа хүмүүсийг харсан уу? Та зөвхөн үзэгч юу? Харин Библи та харж байгаа бол хамт хийх болно гэсэн. Яг Филипп шиг. Филипп өчигдөрхөн өөрөө хараад, өөрөө уулзаад, өөрөө дагсан. Тэгээд үйлчилж өөрийнхөө найз Натанаэл дээр бүхий л зүйл баяр хөөрөөр дамжиж очсон. Харин найз Натанаэл нь мэдлэг ихтэй. Тэгээд тэр мэдлэг нь туршлага байхгүй, хийгдэж үзээгүй. Гэхдээ толгой томтой. Хэр баргийн нь бууж өгөөргүй. Ялагдахааргүй мэдлэгтэй. Тэгвэл нэг ч түүгээр алхаж үзээгүй. Яг л тухайн үеийн фарисеучуд шиг. Тухайн фарисеучуд өөрсдөө мэдлэг сайн байсан. Гэхдээ тэр мэдлэг нь Бурхны тухайн мэдлэг биш. Өөрсдийнх нь зохиосон мэдлэг байна. Тийм учраас тэд нар хизээч тэр зүйлээ өөрсдөө хийдгүү байсан. Үйлддэггүй мэдлэг байсан. Бурхан биднийг өөрсдөө үйлддэггүй, хийдггүй ийм мэдлэгийг бидэнд өгөөгүй. Таны дотор итгэл байгаа юу? Хоёр дахь зүйл. Хэрвээ итгэл байгаа бол одоо агуу зүйлийг хийх бол энэ бол түүнд үйлчлэх явдал буюу үйлс юм. Амен. Яаков ном бидэнд 4-р бүлэгдэр итгэл нь үйлстэй байжээж амьд байдаг гэдгийг бидэнд хэлж гисэн. Амен. Итгэл үйлсгүй байх юм бол үхмэл юм а гэж хэлсэн. Энэ байхгүй гэсэн утга байхгүй. Тэрнээс итгэл үхдэг гэсэн үг биш. Наа чин хоосон мэдлэгийн итгэл гэж хэлсэн. Харал та. Ямар ч хүнд өөрийнх нь тухай ярихад бүгд л тодорхой хэмжээнд итгэж штэ. Тийм биз дээ. Манай монголчуудыг харал та. Ямар нэгэн байдлаар өөрийнх нь тухай тэр ортодоксын лам хэлсэн үү, католикийн пап хэлсэн үү, буддийн лам хэлсэн үү, бөөгийн
тэг хин нэгэн хүн хэлсэн үү эсвэл тэг шинжлэх ухааны тэг одоо зурхаа мурхаан хүн хэлсэн үү тэр нь чухал биш. Зүгээр л хин нэгэн өөрийнх нь тухай сайхан яриад өгчвөл зүгээр л дагдаг байхгүй. Тэгэл шинж хэлээд сайхан тэмдэглэн, цагаан сараач сайхан тэмдэглэн. Тэ өөр хин нэгний сайхан төрсөн өдөр байсан ч тэмдэглэн. Аль дундад зууны үеийн Валентин байсан ч тэмдэглэн. Ерөөсөө өөрт нь л гоё санагдж байгаа л бүгдийг хэрэглэн. Энэ итгэл биш. Манай монголчууд чи ингэж үзэж хардаг өөрт нь хэрэгтэй бол юу ч дагахад бэлэн хүмүүс. Өөрөө хэн мэдлэгээс өөр байх юм бол яаж үзэн ятахад бас бэлэн хүмүүс. Харин жинхэнэ гайхамшиг, жинхэнэ мэдлэг бол үйлс буюу үйлдэл юм. Үйлс. Тэгэхээр бид нар ихэнх тохиолдолд юу гэж боддгоо гэхээр Яаков номын итгэл үйлсээр амьд болд юм аа, харагд юм аа гэдэг тухай ярингууд л шууд автомат толгоонд нь юу орж ирдэг вэ гэхээр буян үйлдэх тухай ярьдаг. Буян юм аа гэдэг үг их модонд ороод байгаа шүү дээ одоо. Тэ. Буян юм аа гэдэг шиг. За, юу ч бодсон ямар нэгэн үйлс ярингууд л шууд хин нэг хүнд илүү дутуу юм аа. За эсвэл өөрөө ямар нэгэн зүйлийг өгөх. Ингээл ямар нэгэн тэрийг л буян гэж бодно. Тэрийг л сайн үйлс гэж бодно. Өнөөдөр Христ итгэгч нар ч гэсэн сайн үйлс гэж ярингууд толгойд нь юу орох вэ гэхээр ерөөсө хариу нэхээгүй хайрын баяр гэл. Тэгэл ерөөсө мянган хүүхдэд юу мянган бас агуу байгаа юм шүү бас. Мянган хүүхдэд төрн шийдэгч бас санааны чинь биш шүү бас. Сайн үйлс мөө. Тийм. Гэхдээ Библийн хэлээд байгаа сайн үйлс биш ээ. Өнөөдөр Христ итгэдэггүй мөртлөөрөө биднээс илүү сайн үйлс хийж байгаа тэг буддист, исламик, өөр хэм бэдийн тийм хүмүүс зөндөө биш шүү дээ. Шашингүй хүн ч хүртэл байна. Аюулгүй сайн үйлс хийж байгаа. Тэгвэл Библи биднийг тэрнээс илүү тэд 1000 хийсэн бол бид 2000 хийх ёстой юм уу? Бидний үүгээр өдөрт гэсэн үгүй ээ. Үүгээр уралц гэж хэлдэг. Харин үйлс гэдэг бол түүнд үйлчлэх явдал. Амен. Жинхэнэ сайн үйлс бол гайхамшигтай үйлс бол Бурханд үйлчлэх явдал гэсэн. За тэгэж бодонгууд л бас андуурч болохгүй. Тэгэхээр л өдөр болгон цуглаан суугаал ерөөсөө өдөр шөнөгүй залбирал өдөр шөнөгүй зөвхөн юу ч идэхгүй хоол хайр залбирал бас энийг бас үйлс гэж боддоо шүү. Харин Библи юу гэж хэлсэн бэ? Хэрвээ та үнэхээр Христэд итгэж байгаа бол таны дотор итгэл байгаа бол та үйлс буюу дуулууртай захирагдахыг хэлсэн ба. Дуулууртай захирагдах. Тэгээ дуулууртай захирагдана гэдэг өнөөдөр христчнэр би бурханд аягүй сайн дуулууртай захирагдаж байгаа. Тэгээ яаж захирагдж байгаа гэхээр за би ястаа яг тэгсэн ингэсэн. Харин дуулууртай захирагдах гэдэг бол Эфес номын 1-р бүлэг 21-р эшлэлээр хэлсэнчлэн чуулган бол түүний бие юм а гэж хэлсэн байдаг. Хэрвээ та тэргүүн болсон Христэд захирагдахыг хүсэж байгаа бол түүний бие болсон чуулганд захирагдах үед та хамгийн зөв зохистой үйлсийг хийж байна гэсэн утга юм. Та чуулганд хамрагддаг бол зөвхөн хамрагдаад зогсдог биш. Та чуулгантай адилхан зогсож чаддаг бол та чуулганы хим хэмжээ, үнц нь, алсын хараа, зориг дотор та зогсож чаддаг бол та түүнд нь адилхан зогсож, хамтдаа зогсож, тэр зүйлд нь алхаж, алдаж, онож, янз бүрийн зүйл дотор адилхан чуулгантай явж чадаж байгаа бол та дуулууртай захирагдаж байна гэсэн үг. Тэрнээс биш дуулууртай захирагдана гэдэг нь өөрийнхөө хүслийг, өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээд тэгээд чуулганаас тис сондоо, тис хөндлөн ямар ч хамааралгүй. Тэгэд бидний хэлдгээр мустанг шиг, зэрлэг адуу шиг давхихыг чуулганд Христэд Бурханд захирагдах гэж хэлдэг юм. Өнгөрсөн өдрүүдэд нэг хүн надад хурж ирээд уулзсан. Тэгээ тэр хүн мэндээ сайн үйлчилдэг хүн байсан. Аюулгүй сайн үйлчил. Чуулганд үнэхээр сайн үйлчилсэн. Буюу хийсэн. Сайн зүйл хийсэн. Тэгээ харин дараа нь надад юу гэж хэлсэн гэхээр за энэ хүнийг нэг бол аваатах. Эсвэл намайг аваатах. Ойлгож байна уу? Хоёр хүний дунд асуудал үүссэн.
Ер нь асуудал үүсдэггүй цуглаан гэж байгаа юу? За муу Христийн цуглаан угаасаа асуудалтай юм чинь. За асуудал үүсдэггүй гэр бүл гэж байгаа юу? За асуудал үүсдэггүй аав ээж гэж эсвэл үр хүүхэд эцэгхийн хооронд асуудал үүсэхгүй гэж байгаа юу? Өөрөөс нь унссан шүү дээ. Тэгээ яагаад асуудал үүсээд байгаа? Харин тэ. Тэгсэн чинь тэр хүн юу гэж хэлсэн хэрэг нэг бол энэ хүнийг ав, нэг бол намайг ав. Тэгээ би үйлсийг хараад үйлсийн сайхан Улаанбаатар гэдэг шиг үйлсийг хараад тэр хүнийг авмаар гэсэн. Тэгээ би тэрэнд хэлсэн. Та сайн үйлчилсэн. Тэрийг бүх хүн мэднэ. Гэхдээ нэг зүйл уучлаарай. Та дуулуургүй байна. Та чуулганд дуулуургүй байна. Та Христэд дуулуургүй байна. Та буруу зогсож байна. Та чуулгантайгаа адилхан алхахгүй байна. Та чуулганыхаа хараатай адилхан байхгүй байна. Та сайн номлодог байж болно, сайн үйлчилдэг байж болно, та хүн идгээдэг байж болно. Тэр үтгэл та хүн бүр аварсан ч байж болно. Эсвэл та ерөнхийлөгч байж болно. Гэхдээ уучлаарай. Христэд захирагдана гэдэг бол дуулууртай байдал. Түүний бие болсон сул дорой харагдаж байгаа. Намайг харахад нэг яахавтай нэг цуглаан байхгүй юу? Нэг хэдэн хүмүүс цугласан борцог гэдэл тайлх ажилгүй. Өнөөдрийн нийгмийг харж байгаа бол ерөөсө Христийн цуглаан гэхээр нэг хэдэн ажилгүй гуйрал будаа бодсон нэг хэдэн хүмүүс ингээ суугаал нэг борцог гэдэл нэг өрөвдмөр хэдэн хүмүүс бол цуглаан байхгүй. Тэгэл ийм цуглаан захирагдана гэдэг бол харин түүнийг нь Бурхан миний бие гэж хэлсэн юм. Амен. Нэлээд олон жилийн өмнө нэг чуулганы манай цуглаанд явж ясан. Манай цуглаан шар хатанд байсан. Тэгээ цуглаанд манай цуглаанд нэг хэдэн халтар хүүхдүүд нэг хэдэн настай хүмүүс явдаг байсан. Тэгээ тэр нэг шалахгүй нэг 10 хэдэн хүн. Тэгээ нэг хэдэн халтар хэдэн настай хүмүүс нийлгээрээ л 10 хэд. Тэгээ манай цуглаан нэг ах явдаг байсан. Ер нь жоохон боломжийн, ер нь давгүй бас боловсралтай хүчтэй тийм юм байсан. Ер нь бие биений хувьд ч гэсэн давгүй юм байсан. Тэгээд ирэхэ болчихоо нэг удаа санамсгаа тараад ах минь цуглаан дээр ирчихсэн юм. Тэр цуглаан миний очих газар биш байлаа гэсэн. Тэр бол миний газар биш байна гэсэн. Тэгээ би боцсон. Би ер нь хаан зогсоод байгаа юм бэ. Тэгээ би бас ер нь юу хийж яваад байгаа юм бэ. Эдгээр халтар хөөгдүүд хэдэн настай хүмүүстэй ингээл амьдралаа залуун тасаа барч яадаг. Би бас мунхаг хүн санагдсан. Харин Библи Есүс эзэн энэ бол миний бие. Түүнд үйлчил. Түүнд дуулууртай даг. Түүнийг хүндэл. Энэ бол Христийн бие. Энэ бол жинхэнэ сайн үйлс. Тэр чуулганы алсын хараатай адилхан бол. Тэр чуулганы зорж байгаа зүйлтэй адилхан зогс. Тэр чуулганы үн цэнийг адилхан үн цэн гэж хүлээж авч тэр чуулган дотор таны хувь нэмэр, таны зогсох ёстой орон зай заавал байгаа. Өнөөдөр манай чуулганд таны оролцоо маш их хэрэгтэй байна. Энэ бол жинхэнэ дуулууртай. Жинхэнэ бидний өнөөдөр эзэн Есүс Христийн хэлж байгаа гайхамшиг бол ийм сул дорой нийгэм харахад, дэлхий харахад доромжилж болмоор, гутааж болмоор, дээрлэхэж болмоор ийм чуулганд таны орон зай үнэхээр их хэрэгтэй байна. Хараарай. Та ямар ч Христийн чуулганд орохоор нийгмийн давхаргын албан үйлчлийн төр захиргааны хүмүүс ороод маш дээрэнгүй ханддаг. Ямар ч цуглаан бүгд мэднэ энэ зовлон. Шалгалтын хүмүүс нь ч бай, хорооны хүн ч бай. Ер нь цуглаанд орж ирэхээр айгүй дээрлгүй хаа. Та тийм дээрлэгдсэн цуглаанд дуулууртай захирагдана гэдэг бол онцгүй биш гэж юу? Манай чуулга ядж байгаад олын хөлийн газар. Тэгээ манай цуглаан байдаг ихэнх хүн мэднэ. Гэтэ манай цуглаанд айгүй олон хүн дээрэмгүй ханддаг. Тэгээ ийм газар одоо үйлчлэнэ гэдэг төвөг штэ хүмүүстэй асуудал үүсээл мөргөлдөөл тэгэл тэдэнтэй байн ингээл тэгээ тэднийг ингээл аргадаал гуйгаал ингэн зогсно гэдэг ингэж үйлчлэнэ гэдэг ийм амьдралаар амьдрна гэдэг тийм гоё зүйл гэж юу? Харин Библи хэлж энэ бол гайхамшиг юм а гэж хэлсэн. Эзэн Есүс Христос үнээр би та нарт хэлье. Тэнгэр нээгдэн Бурхны тэнгэрлэгч нар хүний хүүгийн дээр өксөж уруудахыг та нар үзэх болно гэж айлтав. Амен. Чи үүнээс агууг үзэх болно. Бидний эзэнний үлгэр дуурайл нь хүртэл олигтой биш юм шиг. Хүний нүдээр аврал. Загалмай дээр өгчихсэн, хадагчсан,
өөрийгөө аварч чадаагүй, бууж чадаагүй. Хүний нүдээр харвал өлгөгдөж өгсөн еврей хүн бид шүтэж байгаа юм шиг. Харин итгэлийн нүдээр харвал тэр үхлийг ялан дийлж 40 хоногийн туршид өөрийнхөө дагалдагч нарт гэрчилж өнөөдөр хүртэл бидний төлөө аврагдах хүмүүсийн төлөө зуушлан залбирч өөрийнхөө олж авах хүмүүсийн төлөө ажилласаар байгаа тэр нэгэн бол бидний эзэн Есүс Христ юм. Ах トゥ ус минь, бидний эзний дүр төрх бол сул дорой. Түүний тухай Исая юу гэж хэлсэн байдгүй вэхээр тэрээр бяцлагдсан хулсыгч хугчихгүй. Сүмэлзэж ядаж байгаа зулыгч тэр бөхөөхгүй ийм дүр төрхтэй нэгэн бол бидний эзэн байсан юм. Тэр одоо ч ийм дүр төрхтэй. Тэр хүчирхийлэл, тэр эрх мэдэл, хүмүүсийн арга зам, эд хөрөнгө, мөнгө, танил талаар гүйцэлдүүлдэг арга замтай биш. Харин тэр өөрийнхөө чуулган, сул дорой ийм чуулганаар дамжуулж дэлхийд гэрлийг, дэлхийд үнэнийг, дэлхийд сайн мэдээний хүч чадлыг дамжуулахыг хүсэж чаддаг ийм эзэн юм. Түүнд үйлчлэх нь бидний хувьд бидний итгэлийг маань улам илүү үйлстэй буюу үр жимстэй болгож өгөх юм. Тийм учраас 2020 он бидний хувьд хоёр зүйл дээр Бурхан биднийг ятгахж байна. Нэгдүгээрх нь мэдлэг маань туршлагатай болох ёстой. Христийг дагдаг болох ёстой гэдгийг хэлж байна. Христийг дагдаг мэдлэгтэй болцгоё. Амен. Хоёрдугаарх нь бидэнд байгаа итгэл маань үйлстэй буюу түүний бид дуулууртай захирагддаг ийм үйлстэй болцгоё. Хамтдаа залбирцгаая.